Саармаг ирлээнүүдэд удаашрал үүсгэх бүтцийн аргын талаар тайлбарлая. За ер нь бол ирлээг бол ажиллах хугацаагаар нь 3 ангилдаг. Хурдан ажиллагаатай гэвэл 0.1 секундээс бага хугацаанд якра татаж алддаг бол якра татах хугацаа, алдах хугацаа нь 0.1 секунд бол хэвийн ажиллагаатай реле гэж үздэг. 0.2 секундээс дээш хугацаанд якра татаж алддаг бол удаан ажиллагаатай реле гэж үздэг. За якра татах хугацааг бол ийм үсгүүдээр тэмдэглэдэг. Якра алдах хугацааг бол атпадан гэсэн юм үсгээр тэмдэглэдэг байх нэ. За тэгээд ирлээний якра татах ба алдах хугацааг удаашруулах 3 үндсэн арга байдаг. Бүтцийн арга, схемийн арга, механик арга гэдэг. За тэгэхээр эдгээрээс бол бүтцийн аргаас бол үндсэндээ нэг л аргыг хэрэгэлдэг. Схемийн маш олон арга байдаг. Механик аргыг бол төмөр замын автоматикийн системүүдэд бараг хэрэгэлдэггүй. Энийг бол цахилгаан системүүдэд бол өргөн хэрэгэлдэг байх нэ. За удаашрал үүсгэх бүтцийн аргуудын дотроос бол одоо нэг л арга байдаг гэсэн. За тэр маань ямар арга вэ гэхлээр одоо ирлээний якра алдалтыг удаашруулахын тулд зис цагрыг юм уу зис гилз ашигладаг арга өргөн дэлгэрсэн байдаг байх нэ. За тэгээ удаашрал үүсгэхийн тулд саармаг ирлээний ганц зүрх өвчин дээр бол зис цагрыг суулгаж өгнө. Гэхдээ ер нь зүрх өвчин дээр зис цагрыг байрлуулах зай байдаггүй тул зүрх өвчин дээр 2 оромог байдаг шүү дээ. 2 оромгийн аль нэгний дамрыг нь зисээр хийсэн байдаг. Тэр оромгуудын дамрууд бол тийм пявр зүйлээр хийсэн байдаг бол энэ бүтцийн удаашрал хэрэглэхийн тулд аль нэг оромгийнхэн дамрыг зисээр хийсэн байдаг байх нэ. За тэгээд ингэснээр яаж удаашрал үүсэх вэ гэхлээр ирлээний оромгоор одоо гүйж байсан гүйдлийг таслахад ер нь гүйдэл гүйжээвэл түүнийг дагаад одоо соронзон орон үүсэж байдаг. За гүйжсэн гүйдлийг таслана гэдэг чинь тэр гүйдэл маань багасаад тэг болно гэсэн үг. Тэгэхээр одоо түүнээс үүссэн соронзон орон маань бас одоо гүйдлээ дагаад багасаж өөрчлөгддөг байх нь. За энэ өөрчлөлтийн улмаас зис цагрыг буюу зис гилзэнд хуйларсан гүйдэл үүсдэг байх нь. Энэ хуйларсан гүйдэл мөн өөрийн соронзон орныг үүсгэх ба за ингээд ирлээний зүрх өвчнөд бол 2 соронзон орон үүссэн байдаг байх нь шүү. За тэгээд энэ шинээр үүссэн соронзон орон багасж буй үндсэн соронзон оронтой ижил чиглэлтэй байдаг тул соронзон оронгууд ижил чиглэлтэй байвал нэмэгдээд соронзон орны хэмжээ ихсчдэг байх нь шүү дээ. Ийм учраас 2 соронзон үүсээд 2 соронзон орон үүсээд тэгээ ижил чиглэлтэй учраас нийлбэр соронзон орон нилээд игснэ гэдэг чинь ирлээ тодорхой хугацаанд якра алдалгүй барьж идэг байх нэ. Ингэж ирлээний якра алдалт удаашрдаг байх нэ шүү. Ерөөсөө зис цагрыг суулгасны ачаар хаан суулгадаг гэлээ зүрх өвчин дээр. Тэгээ зүрх өвчин дээр суух зай байхгүй учраас 2 оромгийн аль нэгний дамрыг нь зисээр хийсэн байдаг байх нэ. За тэгээд энэ хугацаа зис цагргийн массаас шууд хамаарна. Өөрөөр хэлбэл зис цагргийн жин их байх тусам ирлээний якра алдах хугацаа уртснаа. За тэгэхээр энэ аргыг хэрэгэлсэн N-M ша-M ирлээний якра алдах хугацаа 0.6 секунд болдог бол Ан ша-M ирлээнийх 0.9 секунд болж удаашрдаг байх нь шүү. Хэвийн ажиллагаатай ирлээнийх бол 0.1 секунд байдаг гэсэн ч тэгвэл энэ бол одоо энэ аргыг хэрэглэхээр N-M ша ирлээнийх 6 дахин удаашрах юм байна. Ан ша-M ирлээнийх 9 дахин удаашрч байна гэж хэлж болох нь шүү. За тэгэхээр зис гилз буюу зис цагрыг хэрэглэснээр ирлээний якра татах хугацаа бас өөрчлөгддөг. За яаж өөрчлөгдөх нь хэдүүлээ хамтдаа харъя. За ирлийг одоо ажилуулах гээд хэдүүлээ гүйдэл гүйлгэж гэж тэжээл залгаад гүйдэл гүйж эхэлнэ. За тэгэхээр тэр гүйдэл маань тэг утгаас тодорхой утга хүртэл ихсэж таараа. За тэгэнгүүт тэр гүйдлээс үүссэн соронзон орон мөн адил дагаж ихснэ. За тэгээд соронзон орны хэмжээ өөрчлөгдөх болгонд тэр ойр хавьд нь одоо зис одоо тийм цагрыг гинтер байх юм бол түүнд одоо хуйларсан гүйдэл үүсдэг байх нь шүү. За тэгэхээр ахаад тэр зис цагранд хуйларсан гүйдэл үүссэн юм чинь түүнээс ахаад бас соронзон
орон соронзон урсгал үүсдэг. Тэгээд энэ соронзон урсгал бол үндсэн соронзон урсгалтай эсрэг чиглэлтэй байдаг. Нөгөө якра алдж явах үед бол гүйдлийг таслах үед бол соронзон урсгалууд ижил чиглэлтэй байдаг бол гүйдлийг залгах үед үүссэн соронзон урсгалууд бол эсрэг чиглэлтэй байдаг тулам эсрэг чиглэлтэй байна гэдэг чинь ерөнхий соронзон урсгал бол тэдний ялгууртай тэнцвүүлээ багасчдаг байх нь шүү дээ. Ингэснээр ирлээний якра татах хугацаа удаашрдаг байх нэ. За тэгээд ингэсэн зэскилцтэй үеийн ирлээний якра алдах хугацаа нь гилзгүй үеийнхтэй харьцуулахад 5-аас 10 дахин харин якра татах хугацаа нь 2-оос 4 дахин ихсдэг. Өөрөөр хэлбэл зэскилз ашигласнаар бол ирлээний якра алдах хугацаа илүү ихээр одоо удаашрдаг байх нь шүү. Энэ дээр хэлсэн шүү дээ. 0.6-аас 0.9 секунд чинь 6-аас 9 дахин удаашрж байгаа юм шүү энэ дээр. За тэгэхээр зэскилцтэй ирлийг бүтцийн удаашралтаар илээ гэх ба тэмдэглэгээнд нэм үсэг байдаг. Одоо жишээ нь дээр дурсан N-ша M ба A-ша M гэх мэт ингээд хоёр дахь эм үсэг бол энд байгаа эхний эм үсэг бол бага оврын гэж хэлж байгаа бол энэ ирлийг хоёр дахь эм сүүлд байгаа эм үсгүүд бол эдгээр бол медленодиствиши буюу одоо удаашралтай ирлээ тэр дотроо бүтцийн удаашралтай ирлээ гэж ойлгох нь шүү. За тэгээд одоо энэ бүтцийн удаашралтай ирлээнүүдийг ингээд энэ якра алдахтаа удаашралтай бол ингээд доотлын хэсэг нь ер нь бол сармаг ирлийг ингээд дугуйгаар тэмдэглэдэг гэсэн чинь найдварын дэд англи сармаг ирлийг. За тэгвэл доод хэсэг нь одоо ингээд харлуулсан байх юм бол якра алдахтаа удаашралтай, дээд хэсгийг нь харлуулсан байх юм бол якра татахтаа удаашралтай. Хоёуланд нь удаашрал үүсгэж байгаа бол ингээд дээд доод хэсгийг ингээд харлуулсан байдаг байх нь шүү. За тэгээд дахиж хэлэхэд бол энэ зүрхөвчин дээр бол ерөөсөө ингээд хоёр дамартай ороомгол байрлах зай байдаг учраас том одоо зэскилз байрлуулах зай байдгүй учраас хэвдүүлээ яана гэлээ аль нэг ороомгийнх нь дамрыг зэсээр хийж өгдөг. Тэгээд тэр нь том зузаан байх тусам бол их удаашрал үүсдэг байх нэ. За ингэж одоо бүтцийн удаашрлын талаар ярих юм бол ийм байна.